3, 2, 1. Мянган 921 онд ардын хувьсгал ялсан жил төрсөндөө бахархдаг бидний хэдэн зохиолч байдаг. Түүний нэг нь зохиолч Сунмын удвал. Удвал Булган аймгийн Дасанжилн сумын нутагт Өрхтөө гэдэг газар Малчин айлын гэрт гэр бүл төрсөн. Удвалыг Булган аймгийнхнээс гадна манай аймгийн хүн гэж ярьдаг яриа өмнө говьд дуулддаг бас Төв аймагт сонсдог. Энэ бүхэнд бас тэгж хэлэх үндэс байсан. Удвал багаасаа өнчин ядуугийн зовлон үдсэн амьдралын хатуу хөтөөг туулсан хүн. Удвалын төрсөн эхийнх нэр Сэдэн. Энэ хүн малчин хоршооны ажилчин байсан 30-аад оны үед нас барсан билээ. Эцгийнх нь нэр Чомбол, Дасанжилн нутгийн хүн. Хувьсгалээс өмнө бичээч ардын хувьсгалын дараагаар хоршооны байгууллага улсын хэвлэлийн газар ажиллаж байгаад 1957 онд нас барсан. Их Сэдэн эцэг Чомбол хоёр нь удвалыг баг байхад салсан. Их Сэдэн нь удвалыг дагуулж Өмнө Говь аймагт Соном гэрчхүнтэй гэр бүл болсон. Соном нь сумын дарга, банк, шүүхийн байгууллагад ажиллаж байсан. Түүнийг Сономмаар овгосон нь ийм учиртай юм байна. Хойд эцэг Соном их Сэдэн хоёр нь өөр тийшээ шилжин явахдаа 10 гаруй настай удвалыг айлд өнчрүүлэн орхижээ. Тэр үед Өмнө Говь аймгийн дарга хожим нь манай улс ардын төр нийгмийн нэрт зүтгэлтэн болсон Жамсарнган самбуу байжээ. Удвал самбуугатай дайралджээ. Самбууга угаасаа хүнд хайртай. Тэр дундаа хүний айл ядарч зүдэрч явсанд нь тус хүрэхийн төлөө төрсөн хүн. Удвалын байр байдлыг самбууга мэдээд түүнийг хайр халамжиндаа авч гэрээрэн бичиг үсгийн дөртөө болгоод 12 настай удвалыг аймгийнхаа яамд бичээчээр авч ажилуулжээ. Бага насны аймагт нь өнгөрсөн удвалыг Өмнө Говь аймгийнхан манай удвал гэдэг нь ийм учиртай юм байна. Аймгийн Клөвт Нацаг дөржийн бие биш үзэгдлийг тоглож, хувьсгалын дуу дуулж, улаан дарцагтай уран нугалбар овоолго хийн. Сургалтын бригадынхан уянгийн дуу заалгыг ихэд нөгөө бүхнийг чаддаг ганган залуус маань өөрсдөө майханд орж хүүхдүүдийг гадаан зогсоодог. Тэгээд бид майхны гаднаас чагнаж дуу сурдаг, шүлэг чийжилдэг байлаа. Тэр үед сургуулийн багш дарж удирдах утга зохиолын бүлгэн байгуулж ертөнцийг дагсан хиймэл дагуул мэт явдаг хэдэн хүүхдээ тэр бүлгэнд оруулахад би очиж анхны шүлгээ эвлүүлж эхэлсэн юм. Бид насны хувьд одоо нэг их зөрүүтэй улс биш. Ганцхан хүний 14-5 буюу 17-8 насны хооронд их ялгаа байдаг учраас тэр үедээ ялгаатай байсан юм а. Аймаг хотын сонин байгаагүй болохоор
ханын сонинд шүлэг нийтлэгдэнэ гэдэг их баяр том явдал болж байсан юм. Ханын сонин дугуйлан хоёроор залуучуудыг хүмүүжүүлдэг байсан цаг л да. Дарж бодвол уран зохиол гихчийг бишгүй ярьсан юм байлгүй. Миний ойлгосноор бол хонь холбодог шиг үсгийн толгой холбоод байвал шүлэг болдог гэж бодсон нь тийм биш байжээ. Нөгөө залуучууд маань хүм бүр шахам шог үзэгдэл зохиодог, 5-6 гараан талцаж харилцаа дуудуулдаг. Ер нь л ямар ч талаар тэгш сайхан залуучууд байсан юм. Өмнө Говь аймагт уран зохиолын дугуйлангийн их үүсвэр анх энэ залуучуудын оролцоотой 1937 онд үүсснийг дутууд үлмхэн санаж байна. Удвал Товор нутгийн албан байгууллагад бичээж Монголын хувьсгал залуучдын эвлийн ажилтан эмэгтэйчдийн зохион байгуулагч хожим нь Монголын эмэгтэйчүүдийн хорооны дарга, аймгийн сонины эрхлэгч хожим нь үнэн сонины эрхлэгч, намын амьдрал сэтгүүлийн эрхлэгч, Монголын үйлдвэрчний эвлийн төв төвлийн дарга, Монголын зохиолчдын хорооны дарга, Ахмад Зүтгэлтний улсын хорооны дарга, орлогч, дэлгээ дахны инг тайвны зөвлийн гишүүн зэрэг төр олон нийт нийгмийн хариуцлагатай бөгөөд хүндтэй ажлуудыг олон жил тасардгүй гүйцэтгэсэн маш баялаг төвхтэй хуймаа. Удвалын зөвхөн энэ олон жилийн энэ олон зүйлийн хийж үүрч хариуцж явсан ажлуудыг батхоор л энэ хүн ямар хүнд бэрх ачааг нуруундаа өрч яаж дааж явбаа, хэдэн хүний ажлыг энэ хүн хийж явбаа гэж түүнийг өрөвдөх, хайрлах, заримдаа бахарх сэтгэл өөрийн ирэхгүй төрдгөө. Удвал бид хоёр 1942 онд танилцсан. Тэр үед удвал цэргийн дөрөв тувцтай сувн бүсийг шав хийтэл бүсэлсэн бага шиг охин байсан. Удвалын залуу нас Монголын залуучдын эвлийн үйл амьдралтай бас салшгүй холбоотой. Удвал Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын депутатаар 10 удаа сонгогдсон манай орны цорын ганц алдар цуутай эмэгтэй юм аа. Бидэнд үлдээсэн түүнээ бичгийн соёлын өвийг үсгэд Монголын эмэгтэйчүүд, Монголын үйлдвэрчний эвлэл, Монголын зохиолчдын хорооны байгууллагыг толгойлж байсан ба депутат байсан амьдралынх нь бүх хугацаа тэр аяаран хүмүүст тус хүргэхийн төлөө зориулагдж байсан баян баримтсэлт дүүрэн байд юм аа. 1962 онд Янжмааговыг нас барсны дараагаар удвал Монголын эмэгтэйчдийн хорооны даргын ажлыг хүлээж авсан байна. Энэ ажлаа хожим Монголын зохиолчдын хорооны дарга байхтай шиг хавсран гүйцэтгэж байсан. 1973 оноос эмэгтэйчдийн хорооны даргын ажлыг данган гүйцэтгэж байгаад 1981 онд Монголын Ахмадын хороонд шилжин ажилласан юм аа. Ер нь удвалын үйл амьдрал нь 1939 оноос эхлээд манай орны эмэгтэйчүүдийн, манай орны эгчүүдийн, манай орны бүх хүмүүсийн амьдралтай холбоотой байсныг энд зориуд дурдан хэлмээр байна. Удвал дээр дурсан олон байгууллагууд ажиллаж байхдаа эдгээр байгууллагуудын шугамар, бас дэлхийд дахны инг тайвны зөвлөлийн шугамар, Аз Африкийн зохиолчдын байгууллага болон бусад олон орны зохиолчдын байгууллага, соёл урлагийн бусад олон газарт янз бүрийн ажлаар оролцохоор байнга гадагшаан явдаг байсан. 4 далай гатлаж 5 төвийн улс гүрэнд явхдаа эх орн даалгасан альва үүргийг удвал үргэлж нэр төртөө биелүүлж ирж байсан. Чухам энэ чанараараа тэр олон улсын янз бүрийн ажил мэргэжилтэй, үзэл бодолтой, эрдэм боловсролтой, алдар цуутай хүмүүстэй нүүр уцарч өөрийн үзэл бодол, хүсэл зорилгыг хуваалцаж тэдний дунд ихээхэн алдар цуу, алдар хүндээ олсон ийм хүн байсан. Удвал өөрөө бичсэн байдаг. Би эх орн, ард түмэн, сайн нөхдийн дэмжлэг тусалцаатайгаар амаргүй олон өдрүүдийг
туулж өнгөрүүлсэн. Зөвлөлт толгойд улсын нэрт зохиолчид Борис Полевой, Виталий Озеров, Константин Симонов, Чингис Айтматов, Арсул Гамзатов, Михаил Шхолхов, Константин Педин, Георгий Марковаас эхлээд Английн Джеймс Олдриш, Чилийн Пабло Неруда, Германийн Ани Зегерс зэрэг олон хүмүүс, сууд хүмүүстэй нүүр тулан ярилцаж явахдаа Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чигнэд дуурсгаж явснаас биш би гэдэг өчүүхэн нэрээр дуурсгахыг хэзээч бодож яваагүй гэж дурсан битсэн байдгийг өнөөдөр санахад үнэхээр бахтан сайхан санагддаг. 30 гаруй жилийн тэртээ гол номынхан анхны мөрийг Сонмын удвал бичжээ. Түүнд шүлэг үргэлжилсэн үгийн зохиол орсон байлаа. Төрөл зүйлийн алиндэн ч гэсэн энхри дотн Монгол нутгаа магтан дуулжээ. Удвал уран зохиолын ажлыг цэл залуу наснаас эхэлсэн байна. Эх орныхон явуулсан газар бүхэнд залуу халуун насны цог золбоо гарган ажиллаж, хүмүүсийн хувь зохиолыг нарийн нямбай ажиглан, сэтгэлийн угаас тэдэнд хандаж байсан нь зохиолчийг амьдралын гүнд нэвтрэн ороход нь тус болжээ. Түүний аливаа бүтээлийг уншаад үзэхэд голцоо гол баатар нь зохиогч өөрөө болж байгааг үзэх бол. Юу тайч л гэсэн од гэрэл гэдэг туужийг уншихад надад тэгж санагдсан юм. Би нэг удаа зохиолчтой уулзаад байхдаа "Удалгүй та энэ туужаа өөрийн намтарт үндэслэн бичсэн биз?" гэж асуусан. Олон хүн надаас ингэж асуудаг юм аа. Гэж булзааруулан хариулсан юм аа. Удалгүй шиг маш даруухан хүнээс ахин дахин шалгааж өөрийнхөө санаа бодлыг батлуулах гэж оролдох нь эвгүй юм шиг санагдсан учраас говь нутгийн зовлон зүдүүр үдсэн бүсгийн амьдралаас чин үнээр өгүүлсэн тэр дуужийн баатар бол ганц нэг хүн биш байсан бизээ гэж бодох болсон юм аа. Энэ үнэмшилтэй хувь тавилан зохиолчийн өөрийнх нь бус өрөөл нэг эмэгтэйх байлаа ч гэсэн уг хувь заяан зохиогчийн үе тэнгийн олон арван эмэгтэйн нийтлэг дүр яахарахгүй мөн билээ. 40-од оныг лав гартал уран зохиол орлож байсан бидний үеийнхэнд мэдэхгүй чадахгүй асуудал маш их тулгарч байсан. Уран зохиолд эр хар зоргоорон орж ирсэн бид уран зохиолын онол, уран зохиолын олон төрөл зүйл, урлах эрдэм ухаан дутмаг байсан. Голцуул үдэл сурталжилсан ерөнхий шүлэг бичдэг байсан. Дайны үед өрийн санны эрх хэрэгчээр дамжин сурангаа ажиллаж байсан. 1942 онд шоронгоос гарсан Эрдэнэчингуа өрийн санд ирсэн. Энэ хоёр хүн хамтарч ажиллах болсноор тэр үед уран зохиол оролдож байсан бидэнд үнэлж баршгүй тусыг хүргэж чухам хүү нүдийн маань нээж ухааны маань тэлж өгсөн юм аа. Тэд биднийг сонны мэдээ, тэмдэглэл, найруулал, сурвалжилга хэрхэн бичгээс эхлээд уран зохиолын том төрлийг эзэмших, үүний тулд юуны урд өөрсдийгөө боловсруулах, өөрсдийгөө боловсруулахын тулд орос хэл сурах, орос хэлээр дамжиж, орос зөвлөлтийн утга зохиол, дэлхийн техникийн утга зохиолын үр шимээс хүртэх энэ замд үнэлж барсгүй тус хүргэсэн. Тэр хоёр өөрсдийнхээ сайхан зохиолуудаар чиг бидэнд бэлэн үлгэж жишээ болсон юм аа. Ингээд манай эх орны уран зохиол 1960-аад он гэхэд олон авьяас бэлэгтэй эрдэм чадалтай зохиолчтой болсон. Уран зохиолын бараг бүх төрлөөр сайхан зохиолууд гарсан, олон ч ном хэвлэгдсэн. Гэвч зохиолчдын байгууллагыг бэхжүүлэх, зохиолчдын урлах эрдмийг улам өөдөн татах, зохиолчдын эгнийг үргэлжлүүлэн сэлгэж байх асуудал Монголын зохиолчдын хорооны амин чухал асуудалч байсан. Одоо ч тийм байгаа юм аа. Удвал 1960-аад оны ихэр зохиолчдын хорооны даргаар ирсэн. Зохиолчд гэдэг өөр өөрийн авир арган шинтай хэцүү хүмсээ.
Тооны хувьд цөөхөнчиг уран бүтээл нь буян нөлөө ихтэй олон талтай тэдгээр цөөхөн зохиолчдыг нэг гэрт нэг зорилго руу хөтлөн явна гэдэг удуулд маань нэн амаргүй байсныг бид мэднэ. Тэдгээр цөөхөн зохиолчдыг удирдах гэдэг Монголын хүн амын дийлэнх байсан эмэгтэй эзэн байгууллагыг удирдахаас зарим талаар удуулд маань амаргүй байсан ч болов уу гэж би боддог. Ятгатан зохиолчд маань өөрийн гэсэн орон гэргүй олон албан газрын бөөрөнд дамжиж, шилжиж хорогдсон ийм хөөр хилэлтэй айл байсан. Удвал зохиолчдын хорог 10 хэдэн жил толгойлохдоо өрхийн татах өөрийн гэсэн гэр оронтой болгохоос эхлээд зохиолчдын нэр хүнд уран бүтээлийг дэлхийн дэвжээнд дээр гаргаж эрийн цэнд хүргэж өгсөн юм аа. Энэ мэтэр удуулынхаа бүтээсэн ач буйныг өнөөдөр түүний мэндсний 75 жилийн ойгоор тоочвч баршгүй санагдана. Энд би удвал битэрийн хооронд холбоотой хэдэн сонин баримтыг дурсан хэлье гэж бодож байна. Зохиолчдын хороонд ирснийхэн дараахан миний уран бүтээлийг зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр авч хэлцэх боллоо. Үүнд нь би их хачирхан уурлаж очиж заавал намайг хэлтээд байхдаа яадгийн бишин шүү бодож байлаа. Тэгээд тэр үед гарсан миний хэдэн номуудыг зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга нарт тарааж өгч уншуулад дараа нь зөвлөгөөн дээр хэлдэж эхэллээ. Зохиолч Бандарагчийг хурлын тэмдэглэл хийлгэлээ. Зөвлөгөөн дээр миний дутагдал гэж зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга нар олон зүйл ярьсан. Дараа нь утгалгын сонины бүтэн нүүр миний тухай бичсэн зүйл гарсан. Тэр зүйлийг уншихад нөгөө нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөн дээр хэрэгжсэн хатуу ширийн үгс нэлээд зөөлрсөн байсан. Үүний дараагаар нэг өдөр удвал намайг дуудаж байна. Орлоо. Чи сургуульд явах уу гэнэ. Хаашаа гэсэн чинь зөвл толгойд улсад. Ямар сургуульд гэсэн чинь удахцгоолын дээд курст гэж байна. Тэгэхээр би явъя гэж шууд хэлсэн. Чамайг ганцаарн гэж чинь явуулахгүй. Нэг хүнтэй хамт явуулъя. Чи харин хэнтэй явахын өөрөө бод гэсэн. Би бодолд байхгүй намдагтай хамт явъя гэж шууд хэлсэн. Цаадах чинь ноддынхан 50 жилийн ой хийж чаадрын тайзан дээр бид хоёр чинь тэний ойг тэмдэглэж байсан биз дээ. Тэгэхээр насан тэмцдэг болов юу ч болсон би хаашаа зөвлөлтийн нөхөдтэй яриад харъя үгүй гэсэн. Удсангүй намдгийг надтай хамт явуулна гэж хэлсэн. Бид хоёр баярлаад удасгоолын дээд курст хамт явж 2 жил суралцсан. Хэл угаасаа боловсрал багтаа учраас их юм сонссон боловч бага юм сурч ирсэн дамжиггүй. Гэвч бид хоёр зох хэмжээгээр нүд тайлж оюун ухаанаа тэлж ирсэн. Бас нэг их баярлалтай нь юу гэхэд дээд курсд сурч байхад намдгийн маань цаг төрийн өмнө миний хүрлээва бусдаггүй гэдэг 2 ном орос хэл дээр тус хэвлэгдсэн. Ингээд эх орондоо ботж ирээд удвалдаа би хязгааргүй баярлаж хэдэн жилийн өмнө миний уран бүтээлийг нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр авч хэлцээний үр шим нь ингэж гарч байна гэж би дотроо баярлж явсан. Монголд ховорхон заяасан бүсгүйчүүдийн нэг сономын удвал цэнэж хэлсэн үг нь цэнгийн алтнаас ч үнэтэй байсан сан. Түүний энгүүхэн өгөөдөл нь хэнийг боловч ном хоруулдагсан. Гашуун атлан амтлагхэн ёжил нь нэг хэсэгтээ сэтгэлээс үл гарна. Тэр бүхний жаргалд сэрэмж зовход хатуушлыг өх ойдстай байсан. Зохиолчд бараг нийтээрээ бор дарс хүртдэг болохгүй юмд зоргоор дуу байсан цагс нь нэг удаа засгийн газрын ордон дотор явхад дарга нар за өнөө жолоогүй харцуулын дарга энд явж байна гэхтэн. Тийм ээ. Би жолоогүй харцуулын жолоодогч ухаантай юм л да. Жолоо цулбарыг олуулахын тулд сайд нар очиод нэг сайхан лекц уншаадах гэсэнд.
Тэгж амьд биеэрийн онигдоод болох ч болёо гэд зогтож явсан юм гэлцэн. Нэгэнтээ би Сүхбаатар аймагт шүн нэрмэл уучхаад иртэл. Өглөө намайг дуудаж машиндаа ганцаарн гиман суулгаад өнөөдөр хоёулаа онгоцоор буцах уу да. Энд ажилгүй нэ чи бид хоёр л байна. Бусд нь юм хийхээр ирсэн ус шиг байна гэж билээ. Үүнд нь би өгтлэн айгаад цаашаа Дорнод аймаг хүртэл үргэлжилсэн уран үгсийн чуулганы турш ариг хамсаагүй юм. Би тэр удаагийн аяллаар л Ерөнбаатрын дуйлыг бичсэн. Нулимс гармаар боллоо гэдэг үгийг удуулгайл анх удаа хэлж дөрөө гимэн мялаасан. Удуулгын гарын өсгтээ 100 тоот батлах. Удуулгын бэрлэнээс бичсэн загтал. Удуулгын зураг сэлт одоо миний ширүүн дээр байна. Нэг удаа Булган аймагт явж ирээд Хатанбаатар Багсар зүүн тухай жүжиг бичих ийм даалгавар аваад иржээ. Тэгээд үг жүжигийг чимэд битэрийг хавсралтж бичиж туслана гэсэн. Бид хоёр хамт бичсэн. Тэгээд үг жүжигийг соёлын яамны уран сайхны зөвлөл дээр хэлцэх болсон. За уран сайхны зөвлөлд бууж гэн явъя гэд удвал дээр орсон. За чи явж бай, би нэг хэдэн хүнтэй нэг жаахан ярих ажил гараад байна гэсэн. Чимэд рүүгээ утасчин чинь би энд нэг Орос руу орчуулах ажил хийгээд тун давдахгүй байна. Удахгүй очин миний нөхөр явж өгсөн. Соёлын яамны уран сайхны зөвлөл дээр очсон чинь хөгжимчин Дамжин Сүрэн, Оюун эднэр тэр хоёрын ягаад ирээгүй мэдж байх шиг байна. Тэгээд хүлээгээд яах жүжигээ уншигсан. Би зохиолоо уншсан. Уншны дараагаар уран сайхны зөвлөлийн гишүүд хэлцээж эхэлсэн. Мэдээж уран сайхны зөвлөлийн гишүүд гэдэг манай урлагийн бүх салбарын төлөөлөгч аль сор болсон хүмүүс нь байдаг. Тэд бол өөрийнхөө өөрснийхээ сансан бодсныг нүгөө ярьдаг. Заримдаа ч тэдний зарим саналыг хүлээж авахд бэрх зүйлүүд байдаг. Гэвч хүлээж авахаас аргагүй байдаг. Ингээд жүжигийн ерөнхийд нь батлаад ийм засвар хийгээд намайг гаргасан. Зохиолтой хоорондоо хүрээд ирсэн чинь удвал чимэд хоёр маань хоёулаа инээ талд сууж байна. Тэгээд намайг ороод очсон чинь надтай баатарлаг зориг гаргасан чинь баяр хүргээгээд хоёулаа гараа барьж байна. Юу болов гэсэн чинь чамайг жүжигийн эхэлж уншихыг би утастаад мэдсэн. Жүжигийн уншаад дуусхийг чинь би утастаад мэдсэн. Дараа нь хэлцэж байна лээ. Дараа нь чамайг жүжигээ батлуулаад гаргасны чинь бид дуулсан. Ийм учраас чамд баяр хүргэж байгаа юм гэж хоёулаа инээж байсан. Энэ бол миний нөхөр яваад зорьсон зорилгоо биелүүлээд ирнэ гэж над итгэл байсан байлгүй дээ. Далминд нь хэлэхэд уран сайхны зөвлөл гэхээр зарим хүмүүс тэрнийг ямар нэгэн шүүх шиг, ямар нэгэн дээд болохгүй газрын шаналтын байгууллага шиг ойлгодог. Тийм биш ээ. Үнэндээ уран сайхны зөвлөлийнхэн гэдэг бол эх орныхон урлаг уран сайхныг өөдөн татах гэж хамаг сэтгэл зүрх оюун ухаанаар зөрүүлж явдаг тийм сайхан хүний бүхэл бүтэн цогцос байсан юм шүү. Удвал маань байнгын хүзүүгээр татсан цаг завгүй ажилтаа байдаг ийм хүн. Эннийхээ хажуугаар журмын олон нөхдөөгөө мөр дэрэгдэж урлаж бүтээсээр байгаад зөвхөн Монголдаа тэдүүгүй дэлхийд данстай нэр зохиол болтлон өсөж бодсон юм аа. Түүний бүтээсэн ормон, кино, жүжиг, тууж, өгүүлэг, шүлэг, нийтлэл, тэмдэглэлийн тухай энд тоочж үзэгчдийг жилээмэргүй байна. Чамд сайн гэгдвэл шагнал тэрэ. Чамд сайхан гэгдвэл жаргал тэрэ. Чиний дэргэд байвал хот хөдөөч яах вэ? Чамтай хамт байвал говь хангайч яах вэ? Баярлах гомдох цагтаа баахан хэсэг уйлах байх. Бачимдаж сандрах үедэн базаахгүй өгч хэлэх байх. Ухаан санаагаа зарж уужим талбуун бодож бай. Харилцсан буулт хийж хагарч өвдрэхгүй явъя. Янаг ихэдвэл тэнийг ихэднэ гэдэг. Цэнгэл хэтэрвэл жаргал холдно гэдэг.
Ухаангүй хайртай билээ гэж учиргүй мунхаглвал сургаарай. Уйдаад эхэлвэл уурлах хэрэггүй, учирлаад сайхан ярээрэй. Цээртэй гэж бодлогүй, тэртэй болвол хэлээрэй. Татаад авах сэтгэл нь хэцүүч, холдоод явах зориг нь бий. Эрх хүний нандин хайраар инхрийлүүлж явсан гэж бодъё. Энэ насны зурвасхан заяа эрхэм жаргалын дээд гэж саная. Өн дэлгэр, өн баатар, өн тэгш, өн сайхан гэд олон хүүхдийг төрүүлж тэднийг хайр халамжинтан бүвэлэн өсгөж цөмийн эрдэм номтой эргэлсэн ажилдаа төв төвшин шудраг шулуун иргэн болгосон Монголын нэгэн сайхан эх өдгөлийнхэн авьяаг энд бас дурсан тэмдэглэж инкэр үрстэн чин сэтгэлийн баяр хүргэмээр санагдж байна. Удвалын маань туужуудын дотор ховор хүн гэж нэг сайхан тууж байдгаа. Мэдээж тэр тууж Монголын маань нэгэн сайхан хүний дүр төрхийг Монголын уран зохиолд мөнгөлсөн боловч удвал маань өөрөө Монголын бас нэгэн ховор сайхан бүсгүй байсныг энд тэмдэглэмээр байна. Бүгд найрамдах Монгол ард улсын төрийн шагнал хүртсэн удвалын маань их хувь заяа ормоонд Монгол улсынхаа эрх чөлөө, тусгаарт нөхцөлийн төлөө нэг насныхаа амьдралыг зориулсан агуу их эх оронч Хатанбаатар Магсар живийн үйл амьдралыг туйлчлан өгүүлсэн байдаг. Их хувь заяа хэлэхэд байтугай сонсоход хүртэл сонсголонтой сайхан үгүй. Та бид бүгдийн энхрийн хайртай удвал бол дэндүү олон талтай үнэхээр ховор хосгүй их гавьяатай гайхамшигтай сайхан хүн байж дээ. Эрдэнэ элэгдэх тутман өнгө ордог гэж ярьдаг. Он цаг улиран одгүй тусам удвал гэдэг энэ хүү сүүйлэгт сайхан бүсгүй Монгол улсынхаа түүхэнд цагийг эдэлсэн цаглашгүй их хүнийхэн хувьд тодрон мандах их хувь заяатай түүхэн хүний байр суурийг эзлэх нь дамжиггүй гэдэгт өрн итгэж байна. Хүний амьдрал гэдэг хүндээ үлдээх дурсгал, дурдтгал юм. Хүний сэтгэлд дурдтгал шиг үний юм үгүй. Амьдтай цуг амьдын дурдтгал болж үлдэхэл хүний амьдралын сайхан шиг санагдана. Дурдтгал хэдийгээр өнгөрснөөс үлддэг боловч амьдын сэтгэлд өнөөдрийн юм, үрдийн юм болж хоцордог. Ингэхлээр амьд бүгдэд дамжин үлдэх дурдтгал гэдэг бол мөнхийн өнөө өнгөрсний одоо юм. Цаг хугацаач нөлөөлж чаддаггүй, элээж арилгаж чаддаггүй ганц юм буюу цаггүй цагийн хуйлгүй юм нь амьд бүхэнтэй үлдэх дурдтгал. Хүн хишигтэй, тэнгэр буянтай хэмээн өвөг дээдс маань айлддаг нь энэ буюу